Окей. За дараагийн асуулт маань болохоор mid ALS гэдэг нэртэй. Mid ALS гэдэг нэртэй дасгал exercise 4 маань. Энд болохоор exercise 04 гэсэн фолдер дотор mid ALS гэсэн нэртэй файл үүсгэн. Тэгэд энэ файл маань юу гэх юм бэ? Энэ дотор болохоор ямар нэгэн command бичнэ гэж тэр command нь болохоор shell command байх болно. Тэгэд энэ shell command-ыг болохоор би энэ BSD Linux дээр BSD-ийн одоо командуудыг ашиглаж учраас энэ юмуд бол яг ажиллана гэж бол найж байна. Харин Linux компьютер дээр бол зарим нэг опшнгууд нь жоохон өөр бол байж магадгүй. Тэгэх юм бол ерөө тийм байх юм бол надад мэддэгдэрэй. За тэгэхээр энэ дасгал болохоор ийм нэртэй файл. Энэ дасгал нь болохоор миний одоо байгаа фолдер дотор одоо миний юу байгаа фолдер гэдэг маань би change directory фолдер фолдерсод яваад байгаа. Энд би бас аль хэдийн exercise 04 гэдэг фолдерыг үүсгэсэн байгаа. Тэр дараал нь жоохон хамаагүй яг тэгэхээр би энэ файлыг хамгийн сүүлд эдитлсэн учраас энэ файл маань хамгийн сүүлд mod edit хийгдсэн файлаараа ингээд сортлогдчихж байгаа. За тэр ч явах. Би тэнгууд exercise 04 магадгүй би нэг дараалал нь үүссэн ч гэсэн худлааж магадгүй. Би exercise 04 гэдэг устгаад. Окей, Mac дээр exercise 04 CD exercise 04 зэг хоосон орцсон одоо харин дотор би vim юу non одоо би энэ бол ямар ч config-гүйгээр vim-ийг ачаалаад байгаа. Тэрний файлын нэр нь болохоор mid тэгээд ALS гэдэг нь болохоор том байсан. За одоо энэ дээр болохоор би command бичих ёстой. Энэ command маань болохоор миний энэ байгаа фолдер дотор байгаа бүх файл болон одоо фолдеруудыг надад бол листийг бол жагсаалтаар нь харуулах болно. Гэхдээ хайдан нуугдмал файлуудыг бол харуулахгүй гэж байна. Би хамгийн ихнийхээ шилийнхаа хамгийн ихний хичээл дээр бол хэлсэн Linux үйл системээр байгаа файлууд маань graphical interface файлууд маань цэгээр хэлсэн байх юм бол тэдгээр файлууд нуугдмал хайдан файлуудаа гэсэн үг гэж хэлсэн graphic interface дээр харагдахгүй. Тэгвэл яг тэрэн шиг одоо graphical энэ дээр болохоор би хайдан файлуудыг бол харахыг хүсэхгүй байна. Энэ хүсэхгүй юм чи угаасаа хайдан файлуудыг бол харуулахгүй. Цэгээр хэлсэн файлуудыг бол тийм цэгээр хэлсэн бүх файлууд бол харагдахгүй. Тэр байтугай 2 цэгээр хэлсэн файлуудаас харагдахгүй гэж байна. 2 цэгийн инээд хэрэгтэй зүйлийн талаар би гаргадаа яриаг байгаа. Тэгээ файлууд маань болохоор дундуур таслаар тусгаарлагдсан байх ёстой гэж байна. Тэгээд сортлогдсон ордер нь болохоор энэ файлыг үүсгэсэн он сар өдрөөр нь сортлогдсон байна. Тэгээд фолдеруудын ард slash зураас байх ёстой шүү гэж байна. Одоо энэ exercise 04 гэдэг ардталт нь slash зураас байгаа. Энэ бол фолдерыг илэрхийлж байгаа. Тэгэхээр яг фолдеруудын нэр нь бас юм slash-тайгаа гэрэнтэр ёстой шүү гэсэн байна. Тэгээд доор нь анхаарал дээр нь болохоор RTFM гэдэг анхаарлын нэг тавьсан байна. RTFM гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр read the fucking manual гэсэн үг. Гарын авалгаа уншаа. Тэгэхээр гарын авалгааг уншия. Хараад идсэн гэж айлгын цаашаа тий. Fucking гарын авалгааг уншия. Fucking гарын авалга. За одоо би энэ төр зуртай энэ текст эдитрээс гарын SK дараад command mode руу ороод shift дарж аваад 2 цэг. Тэгээд cute том Q бол биш жижигхэн Q гэдэг нь cute. Энэ файл дээр би ямар ч мэдээлэл учраас cute мас шууд гарчна. За manual ls гэдэг командын manual-ыг уншия. Би ерөнхийдөө бол ямар шуухан командууд бол бичгийг мэдж гин. Гэхдээ ганцхан сортлохын би эндээс хараадгая. Энэ T гэдэг нь сортлох. Хамгийн сүүлд modify хийгдснээр нь sortlно гэж байна. Тэгэхээр би эндээс sort гэдэг үгнүүдийг хайчээ. T бол биш байх нь байна. Modify хийгдсэн биш. Үүсгэсэн файлыг create хийж анх үүсгэсэн онсор дээр нь sort гэсэн файл маань өөрөө дотроо файл болгон маань хадгалагдтаа 3 янзын онсор өдөр 4 янзын онсор өдөртэй хадгалагдсан файлын төрсөн онсор өдөр, үүсгэсэн онсор өдөр, хамгийн сүүлд тэр файл руу access хийсэн онсор өдөр,
одоо уншсан гэсэн үг. Тэр файлыг хамгийн сүүлд өөрчилсөн modify хийсэн on server гээд файл маань дотроо тэдгээр on server-уудыг бол хадгалж яадаг. Тэгэхээр энэ U том U хэсэг бол том U хэсэг маань болохоор create хийсэн on server-ээр нь sorтлох нь бол том U хэсэг байна. Тэгээд таслаар тусгаарлаад энэ байна. M гэдэг options output тэр файлуудыг маань separated by commas гэсэн маань таслаар тусгаарлаад output-ыг нь гаргах болно. Тэгэхээр миний өсөж байгаа команд энэ юм шиг байна. Би cd 2 цаг тавингууд би энэ exercise гэсэн фолдероос гарчин. Би 2 цагийн талаар одоогонд бол яриаг байгаа дараа нь дуудахгүй ярих бах. За би одоо ls дундуур зураас том U хэсэг тэгээд M хэсэг. Том U хэсэг нь болохоор энэ файлуудыг үүсгэсэн on server нь sortlно. M хэсэг маань болохоор коммагоор таслаар тусгаарлаад output-ыг харуулах болно. Yep. Энэ фолдеруудын ард нөгөө нэг юу slash нь байхгүй болчих. Эдгээр зүйлс бол фолдер шүү гэж харагдвал энэ. Тэгэхээр дахиад гарын бол уншия. Slash. Хагаад энэ P гэдэг option байна. Хэрвээ тэр файлны нэрний ард файл нэрнийх нь ард slash бичиж чинь гэж байна. Энд slash нэрийг бичиж чинь хэрвээ тэр файл нь folder бол гэсэн байна. Folder гэдэг маань бас үнээртэй файл, symbolic link би өмнөх хэдийн линк үсгэдээс тэр маань ч гэсэн файл. Тэгэхээр би энэ дээр PUM энэ гурван option ашиглана. Yep. Энэ command маань болохоор бидний одоо mid-ls гэдэг юм дотор бичих команд. За тэгэхээр би cd exercise 04 за энэ дотор би файл үүсгэн mid томор capital ls дотор нь болохоор би i үсгээ дараад би insert заачаар би энэ над мод маань харагдахгүй нийт дээр. За яах вэ? Энэ ямар ядаргаатай юм бэ? Уул өмнө Linux дээр ядчих юм мод нь харагдаад байсан да insert mode гэдэг. Энд мод нь харагдах байлцсан байх юм. Энэ нэг л биш ээ. Delete биш би рүү нарах юм бол би command mode руу орчоод байна. 2 зэ нэгдсэн. ESC Ctrl C заримдаа ингээд вим дээр энэ зүйл айгүй их тохиолддог асууж чаад хүмүүс энэ зүйл хүмүүсийн айгүй уурыг бол бардаа ингээд гацчдаг юуч дараад болохгүй. Тийм үед Ctrl C Enter command энэ одоо юугийн дараад гацч байгаа. ESC Ctrl C command модоос гардаггүй. Аргагүй би болоод байгаа ч та. Би хилээс олцсон байсан байна. Санаанд нэрийн дарах юм бол монгол хэл дээр олцсон байсан. Тэгээд ийм хачин зүйлс болоод исэн байна. За тэгээд би одоо A хэсгээ дараад insert mode руугаа орсон гэж бодож байна. Энэ buffer нэгэд хашин болчихжээ. Эндээс гарч байгаа дахиад шинээрний. Би одоо keyboard-ныхоо дээшээ товчлуурыг дарангууд миний хамгийн сүүлд бичсэн командууд гарч байгаа. За энд би A хэсгээ дараад insert mode руу орж байгаа. Мэддэггүй байна энд. Тэр маань жоохон тэгээ backspace нь ажиллахгүй байна. Миний энэ дахиад нэг юм буруу байна гэж бодоод энэ би өөр нэг би зүгээр өөрийнхөө юугаар бичээд та ls insert mode энэ бол яг миний тохиргоо. Би insert mode руу оронгод курсор маань арах юм бол зураас болчихж байгаа. Тэгэд би normal mode руу оронгод буцаад дүгэлжин болчихно. Курсор маань ингэ явж байгаа шиг харагдахын тулд insert mode юм бичлээ буцаад арилгалаа болж байна. Тэгэд ямар ч тохиргоогүйгээр Vimeo ачаалсан чинь ямар амар юм бэ?
backspace арилж байгаа нь мэддэггүй. Backspace-ийг яаж би ойлгох юм алга. Энэ нэст үнэн галзгард юм байна. Тэгэхээр би Vim-ийн товархойг хэрхэн яаж янзлах талаар би тоохгүй заахуулна. Гэхдээ би одоохондоо бол зүгээр Nano ашиглаж энэ видео нэр л маань тэгээд чих шаардлагагүй нь бол маш амархан саяны командыг үүсгэж болно. Би энэ дотор ls pum үнийг mid ls гэдэг файл руу биччихээ. Command файлыг текст эдитор рүү оруулах шаардлагагүй бол command prompt дээр ингэ бичиж болно. За энэ маань бол одоо саяны энэ файлыг маань үүсгэсэн байгаа. Доторх энэ cat mid ls гэж харах юм бол доторх нь command нарагдж байгаа. Үүнийг бол одоохондоо бол Nano-го ашиглаад бичиж болно. Би энэ файлыг дахиад устгачээ. Зүгээр command line-аас хэрхэн яаж бичих юм бэ гэсэн үзүүлсэн. Өөрөөр текстийг Nano ашиглаад биччихье гэх юм бол Nano энэ дотор би текст дээр орцсон байна. Энд би ls дундуур зураас pum тэгээд control x yes enter cat mid ls саяных маань бичигдсэн байгаа. Хэрэв би одоо нэг bash гэж чичээд саяны командыг саяны файлаа bash script-ээр ажиллуулах юм бол энэ маань output-ыг маань харуулж болно. Энэ файл дээр ганцхан энэ файл нь өөрөө байгаа учраас өөр харагдаж байна. Хэрэв би саяны файлыг одоо энэ folder дээр гараад эндээс би bash exercise 04 гэсэн дотор байгаа mid ls гэдэг параметрыг ажиллавал command юу файлыг script одоо энэ файлыг энэ bash script-энд болоод shell-ээр ажиллавал тэгэх юм бол одоо саяны файлуудыг маань тусгаар харагдаж байна. Тэгээ фолдерууд маань арталтаа slash бичигдсэн тусгаарлагдаад файлууд маань харагдаж байна. За тэгэхээр энэ бол юу exercise 04 нь бол байлаа. За тэгээ дараагийн хичээлээр уулзлаа. Баяр таа.